Эрхэм үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Мягт малчин телевизийн өнөөдрийн зочин болонд маань судлаач Хөрлөтөртэй цагрын асуудлаар ярих гэж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За. Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж. Бас нийт монголчуудаас энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр хоёлаа яриагаа бэлэг дэмбэрлийн талаар яриа. Тийм ээ. Бэлэгдэл гэдэг өөрөөсөө чухал утгатай болоо гэж боддог л доо. Та энэ тал дээр бас нэг сайхан. За. Тэгэхээр ер нь бол одоо энэ шахмал төвшөнд хорж олон хүн нас орж байна. Хор завдраагаар дэлхийд тэргүүллээ гэхэд ингэ яриад байна тийм үү. Тэгэхээр ерөөсө гол асуудал бол бэлэгдлийн асуудал байна Монголд. Одоо тэр хор завдрын хөшөөг анх бүтээгээ босгоцсон. Манай монголчууд дэлхийд хор завдраар нэгдүгээр өрөнд орсон. Тийм манай мос шиг хор завдрыг тэгж хөгжүүлсэн улсууд байхгүй болсон. За дээрээс нь имэйлийг хээр ингээ хайсан байдалтай юм хөшөө босгож байгаа байхгүй. Тэгээ цэцэг навчсан донд тэр чинь цэцэг навч байна уу ногоо байна хамаагүй шүү дээ. Ерөөс энэ дотор ингээ эзгүй хайсан. Имэйлийг ямар нөхцөлд хайдаг юм бэ? Эзэн нөхөөд. Эзнийх нь хатуу төрс сатангууд нь бүгд өгөхээд. Тэгээ ингээ бүх хатууд ингээ байхгүй болчихлоо шүү дээ. Нэг овг аймаг өгөхөд дуусангууд тэр унжээс хэрэгжээс имэйлийг хайдаг юм байна. Тэрнээс биш амьд үлдсэн хүн амьд үлдсэн сүүлчийн ганц хүн гэсэн тэр имэйлийг тохоо явж явах хэрэгтэй байхгүй. Эсвэл одоо гэртээ залаад ч юм уу эсвэл байшиндаа ч юм уу залаад ингэж байх хэрэгтэй. Тэгсэн чинь манай монголчууд ерөөс ихний ээлжийн тэр бэлэгдэл гэдэг юм а шууд өвдөө тэр имэйлийн эцгүүхээр одоо тэр нэгсэнд оршуулчих цэцэг ногоон дотор байна гэдэг чинь. Хэдийгээр хотын өнгө үзмжид цэцэг навч хэрэгтэй боловч нөгөө талдаа хамгийн чухал имийг одоо эзэнгүү болно. Монгол улс Монгол газар нутгаар хөнгүү болно гэсэн биелэл бий болгож байгаа. За өөр нэг асуудал одоо хоёр саахуу. Тийм. Одоо биднес мэдэн шүү дээ. Тэгээ өөдөөс нь харуулад ингээ хазаалгаад. Тий. Тэгээ дотроос нь өвс ногоо гоож байгаа. Тойроод өвс ногоо ургацсан бол саахуу гэдэг үг юу гэсэн үг юм бэ гэхээр саах одоо сайл малган саагаа сайлс үгэ саахундаа хийгээд уу гэсэн үг байхгүй. Тэгсэн чинь тийм савыг монголчууд малгүй болоод хөнгүү болоод тийм ээ. Тэр саахыг хээр хаяхаар яах вэ? Дотор ногоо ургаад гадна талд ногоо ургана гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ нэгсэндээ энэ имэйлч тэр саахууд тэр монголчуудын одоо хамгийн чухал юмнуудын нэгийг ингээд хайчихна. Ингээд ийм болгож заснаа гэдэг бол ерөөсөн Монгол газар нутагт хөнгүү болгоё гэдэг ийм дохио ирж ийн гэсэн санаасан. Тэгэхээр яагаад ингэж юм гэхээр одоо Монгол улсад хөнгүү болчихоор яах вэ? Адныхан одоо энэ байгалийн баялаг шонсон улсууд бол хөнгүү газар ирээд байгалийн баялагийг ухаад газар нутгийг эзэмшнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр бэлэг гэдэг чинь юм учиртай. Бэлгийн дээд нь бэлэгдэл байдаг. Тэр бэлэгдлийг тэр улс үндэсний хамгийн эрхэм чухал бэлэгдэл нь бол манайх тэр имэйл байна. За тэр саахууны асуудал байна. Одоо тэгээ зүс нь хувирсан мал амтан нэг хөшөө босгосон тийм ээ. Зүс нь ягаа хувирдаг вэхээр мал амтан ягаа зүс нь хувирдаг вэхээр нөө Чернобылийн захиргааны станц дээр хорцсон амьтдын зүс нь хувирсан өнгө нь өөр болсон. Биеийн хэмжээ өөрчлөгдсөн байгаа шүү дээ. Тийм учраас дандаа ингэ харж байхад бол энэ гадны бодлогоор ингэж байдаг юм уу? Эсвэл манай монголчууд өөрсдөө ингэж байгаа юм уу? Ер нь манай энэ төр засгийн байгууллагууд энэ уран бүтээлч дотор одоо монгол хүн цөөхөн болцсон юм шиг байна. Одоо маш аюулгүй болоод байна шүү дээ. Одоо ингээл бүх ариун нандин бүхнээ хээр хайсан байдалтай юм хөшөө босглоо. Тэр хор тавдрын хөшөө босглоо. Тэрийг бол байлгаад байгаа байхгүй. Энд чинь ерөөсөн монголчуудыг байхгүй болтол нь байлгана гэсэн үг юм байна. Манайх ч одоо хор тавдраар бол өстө нэрэд. Тий, дэлхийд тэргүүлсэн. Тий. Ерөөсөө л одоо энэ маань өөрөө бас эргээд л нөгөө одоо бидний яг өдөр болгон амьсгалж байгаа агарын бодол, стресс, нөгөө утаа тоос гэх юмээс л үүдэлтэй байна л та тийм ээ. Одоо бид нар хор тавдар юунаас үүсэх вэ гэхээр нэгдүгээр асуудал төр амьсгалж байгаа агараас хамаа. Шууд хүн хүчил төрөөр амьсгалах хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Гэтэл маш олон хор тавдар юу болсон. Одоо хор тавдраар бизнес хийдэг болсон. За одоо томгороо имра аппаратуудыг байрлуулсан. Тэн дээр хүнийг үе мөчүүрээр салгаад өмнөлээд мөнгө олдог болсон. Энэ юуг харуулж ийм гэхээр ерөөсөн монгол хүн гэдэг мод ерөөсөн бүгд л маш амар болчихсон шүү дээ. Бүх төрлийн хор тавдар бий болсон тийм ээ. Савны хор тавдар, нүүдний хор тавдар, одоодны хор тавдар, хамар нарманы хор тавдар тийм ээ.
За чихний хор тавдраг одоо ингээд бүх хор тавдраггүй юм байхгүй. Тэгэхээр энэ хүн юунаас олж ирэхээр энэ шахмал түлшээс олж байгаа. Тэгэхээр шахмал түлшийг яах гэж одоо монголчууд тэгээд байгаа. Мэдээж шахмал түлшийг их хэмжээгээр үйлдвэрлээд одоо бүх аймаг хотуудыг хангаад бүх сумуудыг хангаад ингээ хориглоод түүхийн нүүрсөлхийг хориглоод тэгээд түүхийн төлсөн улсуудыг барьж торгоод шоронд хийгээд одоо бүр дорооноор хянаад энэ яагаад ингэж байна? Шахмал түлшийг одоо бүхэл твлүүдийн сууг бүх юмар ингээл дамжуулаад шахмал түлш бол хооргүй, аюулгүй, утаагүй гэх мэтээр сурчлаад шахмал түлшийг хийж гэлсэн. За шахмал түлш ямар давуу талтай байх хэвээр гэдгийг бодолцсон. Нэгдүгээр асуудал хурдан шатдаг. Хоёрдугаар асуудал ичтэй байх хэвээр. Гурав дахь нь утаагүй байх хэвээр гэсэн байхгүй. А гэтэл бодит байдал дээр огт утаагүй болох боломж байхгүй. Ерөөсөө байхгүй. Тий. Бүхэл юм шатна бүгднгээс нь утаа гарна. Тий. За ингээд тэнд бол цавуу хольсон байна, салиарх хольсон байна, тий. За ингээд янз бүрийн төр хиймийн боц сольсон. За ингээд шахмал түлшүүл дээд төвшөнд очсон. Одоо бол маш аюултай хорцдог. Одоо монголчууд маань ингээд одоо бид тэд ингээд нэг дунтлаа гэхэд чинь аав ээж нь хүүн охин бүгдээрээ ингээд нэг шинэ өдөр насарна. Тийм үү. Ерөөсөө ямар ч хэл амгууд нам гом чи гэр бүлээс орчин. За тэгэнгүүт чинь даа нэг 2-3 цагтаа юм тэнд айлд. Ирээд өрхийн нүтэйгээд яндангийн аваад за тэгээд нөгөө насварсан улсуудыг бол тэр эдээс бичээс галгар уутанд хийгээс хилгааны татаад за ингээ оршуулгад дийлэн. Хатуу төр садангуу улсуудыг шууд ажиж мөг оршуулчих. Ямар ч хүн тэглэхгүй. Яахчгүй хэл мэдээлэл бүгд хаалт. За ийм асуудал бий болсон. Хэдэн зуугаар нь хэдэн мянгаар нь оршуулсан. Энийг бол одоо биднээс мэдж байгаа. Энийг нуугаадах юм байхгүй тийм ээ. Тий ганц би ярьж байгаа юм шиг манай монголчууд бүгдээрээ ярьж шít. За нодон нүүрсний сонсгол болсон. Нүүрсний сонсголоор би хэллээ. Одоо монголчуудыг ингэж олоод алж чадах хэрэг байна уу? Одоо та нар ингээ энэ ард түмчин байхгүй болчих. Та нарыг дарга дор болгоод одоо их хурлын гишүүн болгоод ингээд явуулах тийм улс орн байхгүй болчих штэ. Та нар одоо ингээл гадны нэг хог дээр нохойтой хоол улаалж идэхээр гарна шүү. Энийг одоо болоо гэсэн. Тэгсэн яасан нөгөө шахмал түлшээ өөр хөнгө нэртэй болгосон шүү дээ. Хөхний үрсчүүд юм болгоод. За энэ хөхний үрс бас адилхан. Нөгөө найдлага нь адилхан. Хүмүүс нь үхээд байдаг. Тэр ерөөсөө хамаагүй. Монголчууд хэдэн 100 мянгаараа өгөх нь хамаагүй байгаа байхгүй. Зүгээр мөнгө олох нь чухал гоё. Тэгээ одоо ингээ харж байхад энэ шахмал түлшийг төлөөлөд сонирхол байна уу? Манай бүгд төрийн төшөөдүүд байна. Тэр бүр одоо сонсгол дээр академич нэрдэмтэн хүмүүс огт хоргүй гэж яриад байгаа байхгүй. Юу гэсэн үг вэ? Ийм олон хүн хүчээд хаад хоргүй. Одоо энэ хөгнөөсийг одоо энэ дараагийн шахмал түлшийг ингээд төлөөд ингээд дахиад 2-3 жил болох юм болоо штэ. Монгол улсад 100 мянгаараа өгч эхэлнэ. За тэгээ бага насны хүүхдүүд сэтгцийн өвчтэй болно. Одоо бүр аимшигтай болох гэдэг байхгүй. Тийм учраас одоо энэ шахмал түлшийг даруухан айл болохоор хурдан одоо болиулах хэрэгтэй. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал юу гэхээр одоо энэ орон байр гэр хороол одоо энэ орон байрныхаа гаднадлыг угаах хэрэгтэй, ариутгах хэрэгтэй. Тийм ээ. Тэгээ хөрсөө шинээр солих хэрэгтэй. Одоо хотод хаана шороо алга дарам газар байна. Бүгдийнх нь тэр хэсгийг хусч аваад дээрээс нь шинэ хөрсгий. Шинэ илс юм уу? Хар шороо хөрс. Энэ хар шороо хөрсвөл арай бас тэр хоргүйсэх талдаа бол хамгийн сайн юм билий. За ингээд бүх хөрсөө шинээр солих хэрэгтэй. Монголчууд ч одоо айл болгон унаатай болсон шүү дээ. Хүн болгон машинтай болсон. Гэхдээ нэг хөрөстэй хүн нэг 4 юм уу 5 шуудаа хар шороо ачирээд өөрийнх нь гэр оны тэр хавийг хөрсийг сольж болно шүү дээ. Ингээ хөрс ингээ солих юм бол биднээсээ ирээдүйн одоо өөр хүүхд маань хийн алтан хөвлөд байгаа тэр нялх хөрсөөс ахуулаад сургууль цэцэрлэгийн бүх хүүхдүүд оюун санаа нь ирүүл болно. Тийм үстэй. Хэрвээ одоо энэ хөрсөө солихгүйгээр энэ байр орныхаа гадна талын энэ химийн хортой маш аюултай юм шахмал түлшний утаагаар бүрхэгдсэн газруудыг угаа цэвэрлэхгүй болох юм бол Монгол улс гэж байхгүй болно. Монгол улсын гол цөм хэсэг нь ингээ алга болно гэсэн үг байхгүй. Тийм учраас айл болохоор одоо тэр энэ шахмал түлш нэгдүгээр байх бүгдийг боожох хэрэгтэй байна. Хоёрт бүх юм угаа цэвэрлээд хөрсөө солих яаралтай хамгийн ихний ажил юм. Тэгэхээр одоо монголчууд бол хэдэн янгаар
хөөд өргөдөд дууссан шүү дээ. Хэрвээ тэр хүмүүс өгсөн хүмүүсийг бүгдийг зэрэгцүүлээд тавьвал юун дайм бэ? Дайм хамгүй юу ч шулна гэсэн. Одоо нүүрсний уурхаан зураг хааж эхэлсэн бүр Монголын. Одоо тэр Баянтайгийн нүүрсний уурхай гэж сайхан уурхай байсан маш гоё нүүрстэй тэрийг хаацлаа. Алгадгын нүүрсний уурхайг бас хаасан яасан сургаггүй. Одоо налаах бол ерөнхийдөө үнсэндээ зогссон тийм ээ. Баг нуурын нүүрсний уурхай Монголд юу вэ? Нүүрс байна. 5-7 нүүрс байна. Нүүрсний хэрэг, нүүрсний хулгайч гэдэг нүсэр том хэрэг гарсан шүү тийм ээ. Бид цэвэр нүүрсээ гадагш нь гаргах чаад ард түмдээ ийм хор түгээчээд олноор нь алж хятчаад ингэ сууж байна. Одоо цаашаа яах вэ? Монгол улс үлдэхгүй юу гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Энэ улсууд их мэдлэлтэй үлдэх үү, их мэдлгүй үлдэх үү гэдэг асуудал юм. Эцсийн Монгол улс, Монгол гэдэг чинь бол хүн төрөлхтний сүүлчийнх нь зогсоол болох хэрэгтэй газар байна. Гэтэл биднээс яаж ард түмнээ ингээд эхлээд бүгдийн устгаа цэвэрлчих юм байна гэж би ойлгодог. Үнэхээр цэвэрлж байна одоо. Ард түмэн байхгүй бол одоо ингээд удахгүй. Одоо бол 10-20 мянгаараа өгчээсэн бол одоо 100 мянгаараа өгнө. Би нэг хариуцлагатай хэлье заа. Тийм учраас одоо энэ ард түмэн өөрсдөө энэ асуудлаа шийдэх. Налаах руугаа яв, Баянтай рүүгээ яв. Одоо алгадгын нүүрсээ авцар өөрсдөө нүүрсээ төлөв. Нүүрсээ олж ирээд өөрсдөө аврахгүй одоо Монгол улс байхгүй боллоо гэсэн үг шүү дээ. Тэгэд одоо ард иргэд маань бас ингээд алгадгын налаахын нүүрсний уурхай руу явлаа гэхэд очоод авлаа. За хэдэн шуудагч авдیں۔ Тий. Машинаараа ачаад тий. Порт тий. Яг энэ нэг постэр оруулахгүй. Гүү тэр хамаагүй шүү дээ. Одоо бүгдээрээ одоо амьдсаа аврах хэрэгтэй шүү дээ. Өөр бүгдээ дуудах хэрэгтэй шүү дээ. Бидний ирээдүйн чинь тийм оюун санааны хомсолтой. Тий. Бүр сонин бүр амар хүмүүс. За насны төрсөн улсууд бол одоо яг тодорхой хэмжээгээр бие харгуужуулдаг юм, эмтэр авдаг ч юм уу төр зүр ингээд ийм хортхын хувьд бол асар их орж байгаа. Одоо эхлээл юунаас орж ирэхээр хүний ус онж эхэлж байна, бэлгийн боожлж зогсож байна. Энэ үед юу болж ирсэн монголчууд өөр удам үн цогсаар даслах юм маш хортой хор зүйл төлөөлөд байгаа байхгүй. Урагшаа гарлаа бол одоо тэр фэйсбુક дээр хүртэл явуулах шүү дээ тийм. Зүгээр 90 Монголын нүүрсийг ерөөсөө баг өмнөд товн тэгээд түлээд сууж штэ. Биднээс Монголынхоо нүүрсийг түлээд за яарам 86 онд нэг айл угаацнаас сурсан. Гэр бүлийн 2 хүн байсан гэдэг ч юм уу. Маш ховор байсан байхгүй тэр үл. Тий. А тэгсэн чинь одоо бол ерөөсөө шүндэл хідэн зугаар баг өгөх нь шүү дээ. Одоо өвхөг үлдсэн хүмүүс нь бол яадаг вөхөр эрүүл мэндийн хувьд гажигтай. Өөр хөврөл нь одоо хортой. Тэндээс юу төрөх вөхөр эрүүл ус хүмүүс төрнө. Одоо өнөөдрийн нөхцөл байдалд тийм ээ хуучин цагт бол агаарт одоо ингээл бүр сунгалсан ингээл цэнхэр утаа харагддаг байсан бол өнөөдөр харагдахгүй байгаа хэрнээ агаарын чанарын мэдээгээр бол одоо энэ пестээр хүртэл өдөр болгоно л яваад байна шүү дээ тийм ээ. Энэ аюулын дохио эндээс хол вэ гэсэн одоо нэг юм залуу юм юу тест бариад ингээд яваад байгаа шүү дээ. За энд бол одоо нөхцөл байдал юм байна гэд яг агаар бол ингээд нүдэнд харагдах утаа тогтдог байхгүй хэрнээ энэ маань өөрөө бол агаарт ингээд тийм маягаар л яваад байна. Шахмал үсэг шиг юм байхгүй. Гэр бол тэр шахмал үсгийг нэрж төлөөд хорын ялгаруулж байгаа. Тэр хор хаашаа явдаг вөхөр одоо энэ нөхөртийн ам зайсан гэ энэ утаагүй газар өдөр та нар бүр хөндөр болоод байгаа. Хотын тэр яг ямар юм байна. Зуны хэсэгт ямар юм байна. Салхитай өдөр ямар байна. Тэнд тэр охоор намсгалж байгаа хүмүүс өөрсдөө байгаа шин. Тэр утаагүй газар байна гэдэг чинь тэр хорон нэрсэн хорын утаан юу хорон тэнд яваа охин. Тэгэхээр чи одоо биднээсийг бол улс үндэсээр нь ингээ устгаж яах гэсэн үг байхгүй. 1-2 удаа амьсгалал тэгээд тэр хүн хор тавдраар өвчлөлтөг эсвэл одоо оюун санаа нь хаосч. Ер нь ихэнх тохиолдолд энэ харж байгаа нөхцөлд бол бага насны хүүхдүүдийн оюун санаа бол байхгүй болж байна гэсэн үг. Өөрсдийнхөө хоргоо түлшийг гадагш нь гаргадаг эсвэл хаачдаг. Тэгээд өөрсдөө хортой түлш гаднаас олж ирээд ингээд юу гэсэн үг байна. Хэрвээ манай их хурлд энэ ерөнхий сайд энэ бүх хүмүүс монгол хүн байгаа бол яг одоо асуудлыг шийдэх хэрэгтэй. Одоо сүүлийн жилүүдэд бас нөгөө ургийн гажиг, ураг зогсолт, өсөлтгүй ураг гэдээ яриад байгаа тийм. Дээрээс нь одоо сэтгц мэдрэлийн үндэсний төвд бол
жилээс жилд нөгөө сэтгцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүс нэмэгдэж шүү дээ. Хүний оюун ухаан бохирдно доройтно гэдэг л хамгийн аюултай юм тэр байна. Тийм учраас өөрөө хүүхдээ явуулах хэрэгтэй, өөрсдөө явуулах хэрэгтэй. Энэ шахмалч гэдэг энэ бохир бизнесийг эхлүүлсэн хүмүүст энийг үргэлжлүүлж байгаа хүмүүст одоо хатуу арга хэмжээ авах санагдсан. Монгол улсын ерөнхийлөгч байгаа бол одоо зарилгаа гаргаад одоо энийг боловсруулах хэрэгтэй. Та альтрумс хэлжсэн шүү дээ. Нөгөө Чернобыль гэд те. Яг л нөгөө эн чинь нөгөө өөрөө яг л ийм замаар бид нарыг хордуулад байна. Бид нэр одоо энэ аргаас ер нь одоо ингээд нэгэнд хордсон тохиолдолд ер нь өөрсдөө нэм цэвэршүүлэх боломж юм байгаа юм. Аа шүү дээ. Монголчууд ч цагаан эдээ иддэг байсан. Тэргээ идэх хэрэгтэй. Энэ хоёр овчноо эхний ээлжид нийслэгээ бүх хөрсийг л цэвэрчих юм бол Байсангуудын гадамтлыг ингээ угаах хэрэгтэй байхгүй. Тэгхийн бол тэр энэ муухай хор ношроо ингэсрэх боломж байна шүү дээ. Одоо ингээд хорцсон, одоо ингээд дууссан ингээ суугаад их юм уу? Тэгж болохгүй шүү. Одоо гэр хорооллын айлууд маань бас мэдээж хүн болгон дор хорны бас одоо сүүлийн жилүүдэд маш их айлттай байдаг болсон шүү дээ. Одоо таны ойр хавьд, миний ойр хавьд ингээл бүгд л тийм ээ гэр хороолт өсч торинж байгаа хүмүүс байгаа шүү дээ. За орой болгонгууд нөгөө галаа төлөх үү эсвэл одоо тэн залах уу гэдэг ийм л ерөөсөө хоёр сонголт байгаа шүү дээ. Загалаа төллээ зөв төлөх үү буруу одоо бүр эн чинь нэр дээр үеэсээ манайхан нүдэлчин тий гал үлээд ирсэн. Тий. Тэнгүүтээ одоо галаа буруу төлснөөс болж ингээд энэ гэж байхгүй. Тэр чинь гал буруу төлнө гэдэг чинь бизнесийн бас нэг хөлбөр байхгүй. Нүмсэл тэр шахамж хүчээ заргаж байгаа. Тэрнээс ямар ч монгол хүн янангаа аваад өрхөө бүтээгээд хаарга хаагаад галаа төлдөг тийм монгол хүн ерөөсөө байхгүй. Угаарч нас орсон хүмүүс янангаа аваад өрхөө бүтээждэг. Тэгээд үгсэн. Өөрсдийнх нь буруу. Тэрнээс шахамж төлсний буруу биш гэдэг байхгүй. Энэ гол нотлоон тэр болоод шүү. Гэтэл шахмалч зүйлс ямар аюултай хортой болох нь тоогоо за 100-ныхаа ширмийг аваад тоогоо тавих тэр хэсгэн хоромдол маш жоохон утаа нүдэнд үсэх жоохон утаа гараад тийм жоохон юмд хорж байгаа усуд энэ гадаа удамд явж байгаа хүмүүс ямархан хордох уу? Одоо өмсөн хувцас авах хэрэгтэй. Тийм. Яа амар гоос. Одоо тэр машин тэрний шилмэл Монгол улс түүхэндээ ийм хар галтар царайтай хүмүүс байсангүй. Монгол улсын түүхэнд ийм хачин хар галтар ийм машин байсангүй тийм ээ. Одоо үнэхээр бүр айцтай. Тэр шахамч үлжийн хураасан газар бол хэдэн зуун жил болохоор ажиллахааргүй тийм хардах үүссэн. Одоо ингээд дээрээс дороо нэсгээ зургийг аваарай. Үнэхээр амар. Одоо ганц нийчээс үзэгдэх байлаа байхгүй. Тэр гарч байгаа утаа түлээд гарсан утаа нь ямар аюултай хортой болно гэдэг чинь. Тэгэхээр энийг л ойлгоосоо одоо энэ муухай тэр энэ бизнесийг зогсоох нь чухал байна. Бизнесээ хийх юм бол 5 тухайгаас нүүрсэн мөр бусад дуурхай хангаас нүүрсээ цэврээр авцраад цэвэрлээд угаагаад ингэж төлж болно шүү дээ. А тэгхгүйгээр заавал гаднаас орж ирсэн энэ нүүрсийг төлдөг юм ямар хэвчээ. Тэгэхээр энэ эцсийн зорилго бол Монгол улсад монгол хүн байхгүй болох ил гэсэн бодлого. Тэгээд тэр бэлгэдлүүдийг хар. Тийм байгаас дэмэлийн хээр айцсан тэр цаа ундаа сүйтэй цагаа ээж удаг саахан үгийн хээр хайцсан. Хор савдрын хөшөө усгсан. Одоо ингээ бүх ийж бүрэн болчихлоо шүү дээ. Тийм байгаас Битэрийн бас ярилцах цагийн хүрээд өндөрлж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За их баярлалаа. Үзэгчдээ өнөөдрийн зочин болонд маань судлаач Хүрлбаатар цагийн асуудлаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.